Тэр царайгаар сайхан биш ч муухайч бас биш. Хит тарган биш ч туранхайч бас биш ээ. Өтөлч биш, залууч бас биш. Энэ бол агуу Гоголын дүрсэлсэн Павел Иванович Чичиков. Энэ тодорхойлолтод хинч таарч мэднэ. Баяжхын төлөөх шунлын замд Чичиков хүн хуурах, худал хэлэх, хоёр нүр гаргахыг юмн чинээ тоодоггүй. Бид эдгээр сүнснүүдийг яг л амьд байгаа бид бүртгэн. Би хизээч иргэний хөлөөс гаждаггүй хүн. Эсвэл танд өөр бодол эргэлзээ байна уу? Тайзны дүр бүрийн цаана өвдөлт харамсал нуугдана. Амьгүй албат хэмээх нэр нь тэдний амьдрал утга учиргүй, өөрчлөлтгүй, аль хэдийн амьгүй болсон гэдгийг илтгэнэ. Хэрэв манилуудын тухай ярих бол тэдний хамгийн том асуудал нь хүүхэдгүй байгаад оршдог. Баялагтай ч амьдралд нь утга учир дутмаг. Тэд хотоос гадна амьдардаг, зөвхөн нийгмийн арга хэмжээнд оролцохоор л хотод ирдэг. Хүүхэдтэй болох хүсэлтэй ч болоогүй. Гол дүр Чичиковын харгас хуваа хичээсэн зан чанар нь түүний хүүхэд наснаас үүдэлтэй. Мөнгө цаас хурааж хадгалах хэрэгтэй гэж аав нь хэлээд дахин эргэж харалгүй явжээ. Найз нөхөд чамайг хуурч, зовлон ирэхэд урууж магадгүй. Харин мөнгө тэхгүй. Ямар ч бэрх асуудалд орсон мөнгө чамаас урахгүй. Гоголын тайлбар уянгийн өгүүлэмжүүд шиг тайзны орчинд жүжигийн гол дүрүүд эзэд зарц нарын адил чухал үүрэгтэй. Жүжиг орчин үеийн өнгө аяс оруулсан байсан нь сонирхол татсан. Бүх хэлдвэр, үзэгдэл орчин цагийн уур амьсгалтай болсон. Ахуй шинжтэй жүжиг биш. Дүрийн хувцлалд, тайзны чимэглэлд илт мэдэгдэж байсан. Гол дүрч Чичиковоор дамжуулан өөрөө Гогол мэт болсон нь онцгой байв. Аль нь зохиолч, аль нь дүр болохыг үзэгч өөрөө олж мэднэ. Чи намайг хэн гэж бодов? Би чамаагүй үуч гэж бодоогүй. Харин энэ мөчөөс хойш би тоглохгүй. Одоо өнгөрсөн, тоглоом эхэлсэн. Би татгалзах чадна шүү. Учир нь чи шудраг хүн шиг авирлахгүй байна. Тоглохгүй гинэ. Би чамайг тоглуулна да. Жүжиг гротеск болон сэтгэл зүйн гүн гүнзгий илэрхийлэл хоёрын дунд тэнцвэрээ барьж байна. Гэсэн ч жүжигчид найруулагчийн гаргаж тавьсан асуудлууд өнөө цагийн нийгэмд ч хамаатай бодтой хэвээр байна. Хүмүүс тарагдах инээдний цаана далдлагдан нуугдсан нулимсыг олж харах ёстой юм а. Гоголын бичснээр хүний зовлонгийн үндэс бол хитэх шунал юм бүхнийг эзэмших гэсэн хүсэл юм. Би хэнийг ч зовлон зүдгүүрт оруулаагүй. Бэлэвсэн эмэгтэйг дээрэмдээгүй. Хүнийг гуйлахчин болгоогүй. Би илүү байсныг нь л авсан. Хинч байсан тэх байлгүй. Өвдөлт хүсэл шунал хайр айдсаар чулуужсан сэтгэлүүдийн дундаас зохиолчуу дөрөв мэдэхгүй нэгэн хүн найдвар ирээдүйн гэрэлтгийг хайж байна. Харин тэрхүү нууцыг олж чадах эсхийг үзэгч өөрөө тайзан дээрээс мэдрэх болно. Тэмцээн өндөрлөж үр дүнг нэгтгэх цаг ирлээ. Хотын өсвөрийн хөл бөмбөгийн шилдэг багууд нэг игнэнд жагсаж баатрууд шагналаа хүлээж байна. 90 баг 1000 гаруй хүүхэд оролцлоо. Ялагчдад амжилт хүсье. Та бүхэн бүгд найрамд тулсын аврах шалгаруулах тэмцээнд өөрсдийгөө харуулж магадгүй Лужники талбайд тоглон мөрөөдлөө биелүүлж мэдэх юм. Баярын минь төргий. Эрүүл энх сайн сайхныг хүсье. Ура. Тоглолтын хэрэглэлүүд зэрэг бодтой бэлэгтэй тоглогчдын диплом хувь хүний амжилтын дагуу урамшууллаа. Байрлал болон насны ангиллаар шилдэг тоглогчдыг тодруулсан юм а. Миний цогцлууд хүчтэй байсан. Ихэвчлэн төөрүү зүглээд шууд цогтөг. Хаалханд ордог л байсан. Ойсон ч ойгоогүй ч хамаагүй. Хэдэн гол оруулав? Сайн санахгүй байна. 5-6 байх. Тэмцээн гоё болж байна уу? Хамгийн өчтэй өрсөлдөгч нь. Сургуулийн өмнөөс тоглож байгаа анхны тэмцээн. Өрсөлдөгчд мундаг байна. Бэлтгэл хийх хэрэгтэй юм байна. Дамжуулалтан дээрээ ажиллах хэрэгтэй юм байна. 47 дугаар сургуультай тоглох нь сайхан байсан. Шудраг тоглосон. Эцэст нь барахгүй алдсан л да.
Бага насны ангиллалд алт 49 дугаар сургууль, мөнгө 47 дугаар сургууль, хүрэл 26 дугаар ерөнхий боловсролын сургууль. Дунд насны ангиллалд 3 дугаар байр 35 дугаар сургууль, 2 дугаар байр 47 дугаар сургууль, 1 дугаар байр 56 дугаар ерөнхий боловсролын сургууль. Ахлах насны ангиллалд байр эзлэлт дараах байдлаар хуваарлагдсан. 3 дугаар байр 19 дугаар сургууль, 2 дугаар байр 59 дугаар гимназ. Ялагчид 42 дугаар сургууль. Манай спорт хөгжиж өргөн хүрээтэй болж байна. Энэ үнэхээр баярлууштай хэрэг юм. Манай сурагчдын харуулж буй тоглолт ур чадвар бахархмаар байна. Багш нартаа баярлалаа. Ялагчид бүгд найрамдах улсын лигт оролцож цаашлаад бүсийн тэмцээнүүдэд өрсөлдөнө. Хүүхдийн хөл бөмбөгийн төвшин бүгд найрамдах улсын хэмжээнд өсөж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Энэ бол хүүхдийн дасгалжуулагч нарын шаргуу хөдөлмөрийн үр дүн юм а. Арван наснаас дээш насны 400 шилдэг усан сэлэгч, 8 зам усны төгс температур 27 хэм, нарлаг усан бассейнд хэдэн өдрийн турш тамирчид медаль болон шилдэгийн цолын төлөө хүчээ сорьсон юм а. Ангарск орчмын нутагт Иркутскийн бүсийн усан сэлэлтийн цомын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Спортын төрөл бүрийн хэв маяг болон зайнууд дээр тамирчид хурд чадвараараа өрсөлдсөн. Өнөөдөр манайд 200 метрийн цогц төрөл байгаа. Одоо тэд 50 метрийн чөлөөлт сэлэлтээр уралдаж байна. Өмнө нь 100 метрийн араараа сэлэлтийг, дараа нь 200 метрийн брас сэлэлтийг туулсан. Харин хамгийн урт төрөл нь өнөөдөр 800 метрийн чөлөөт сэлэлт юм. Өчигдөр би 100 метрийн чөлөөт сэлэлтэд төрүүлсэн. 400 метрийн чөлөөт төрөлд шагналт байр эзэлсэн. Өнөөдөр 50 метрийн чөлөөтөөр яллаа. Чөлөөтийн 100-д үнэхээр сайхан сэлэллээ. Харин 400 метрийн чөлөөт миний төрөл бишээ. Би ихэвчлэн богино зайд сэлдэг учраас 400 дээр төдийлөн амжилт гаргаж чадсангүй. Харин 50 метрийн чөлөөт бол сайн болсон. Үзэгчдийн суудалд уур амьсгал онцгойлоо. Үзэгчид өөрсдийн дуртай тамирчдаа идэвхтэй дэмжиж олон гэр бүлээрээ хамтдаа иржээ. Тэмцээнд оролцохын тулд тамирчин 3 дугаар зэргээс доошгүй зэрэглэлтэй байх шаардлагатай. Харин тэмцээний хамгийн том шагнал бол Казан хотод болох Оросын холбооны улсын усан цэлэлтийн цомын шигшээ шатанд шалгарах эрх юм а. Цомон шалгаруулалтын дүнгээр шилдэгүүд Иркутскийн шигшээ багт багтах болно. Андреева, Александр Изосимов и Сергей Коваленков специально для программы «Новости». Медиа вызов уралдаан жил ирэх тусам өргөжин тэлж залуу сэтгүүлчдэд зориулсан жинхэнэ бүтээлч эндэр болон хувирчээ. Залуу сэтгүүлчдээс эхлээд оюутны редакцууд хүртэл оролцдог тус тэмцээнд энэ жил Оросын 35 хотын авьяаслаг оролцогчид нэгдэж нийт 10 төрөлд уралдлаа. Энэ бол улс даяар зохиогддог тэмцээн учраас бидний хувьд чухал ач холбогдолтой юм а. Мэдээж Орос орны байгаль олон янз бөгөөд бүтээлүүд нь өөр сэдэв, өнгө аястай, сэтгэл хөдлөм, шударга, ялангуяа сурагчдын бүтээлүүд их сонирхолтой байсан. Энэ жил биднийг Удаканы дэсийн үйлдвэр дэмжсэн бөгөөд ялагчид маань Владивосток, Воронеж, Санкт-Петербург зэрэг хотоос ирсэн. Тэмцээний нэг төрөл болох интернет сэтгүүл зүйн шилдэг бүтээл ангиллалд оролцсон Яна Бородина өөрийн биеэр үр байгалийн хязгаарын сувиллуудад очиж байгалийн баялагийг сурвалж илжээ. Ингэж л эмчилгээний ар шавсны тухай сонирхолтой нийтлэл төрсөн байна. Нэг өдөр бид Дарасун руу явсан. Дараа нь Кукад, сүүлд нь Шивандад очсон. Нийтдээ бараг 1 сарын турш мэдээлэл цуглуулсан. Усны амт очих замын тохиромжтой байдлыг харьцуулсан. Кука, Дарасун, Шивандагаас гадна Малаковка, Карповка гэд олон аршин бий. Гэвч тэдгээрийн тухай хинч ярьдаггүй. Тэгээд л ийм нийтлэл бичих санаа төрсөн. Харин 14 настай Виктория Федореева үр байгалийн хязгаарын нутгийн хамгийн нууцлаг амтан болох мануул муурны тухай судалгаа бичжээ. Түүний бүтээл онцлог уран сэтгэмжтэй хандлага болон гүн гүнзгий судалгаагаараа шүүгчдийн анхаарлыг татаж 3 байрт шалгарсан. Би мэдээлэлээ маш нэгт боловсруулсан. Миний зорилго зөвхөн насанд хүрэгчдэд бус хүүхдүүдэд ойлгомжтой, сонирхолтой байдлаар хүргэх байсан. Мануулын амьдрал, дадал зуршлыг ойлгуулахыг хичээсэн.
Владивостокоос ирсэн оролцогчч мөн адил Азаас орж амжилтад хүрчээ. Түүний ашигт малтмал олборлолтын сэдвтэй бүтээл нь Рудная слава англиад ялагч болсон. Би богино хэмжээний мэдээ, видео материал бэлтгэсэн. Ялангуяа кадр зохион байгуулалт дээр ажилласан. Аль кадр хязаа орох, ямар синхрон үг ашиглах зэргийг нарийн төлөвлөсөн. Нийт 36 авьяаслаг оролцогч уралдаанд төрүүлж шагналт байр эзэлсэн байна. Манай телевизийн редакцч мөн адил хамгийн онцгой бүтээлүүдэд тусгай шагнал гардуулжээ. 20 лет на этикетке. Сүүлийн 20 жилийн турш Якутянка брендийн шашган дээр лескийн хад дүрслэгдэж ирсэн. Танихгүй байхын аргагүй ч нэршлийн жинхэнэ мөн чанарыг илэрхийлж чаддаггүй байлаа. Харин одоо бодит Якут эмэгтэй үндэсний хувцас халаадаа өмсөж, уламжлалт гоёл зүйлсэн төрхөөр шашгоноос бидэн рүү инээмсэглэж байна. Мөн шилний хэлбэр шинчлэгдэж, хатуу талууд нь Якут хэв маягийн хээ угалзаар чимэглэгдэжээ. Энэ бол зүгээр нэг шинэ сав баглоо бодол биш. Харин манай ард түмний соёл, уламжлал, түүхийг хүндэтгэж байгаа илэрхийлэл юм. Шилэн дээрх хээ угалз нь байгаль дэлхийн хүч чадал, гэр бүлийн үнэт зүйлсийг бэлэгддэг Якут хээ угалзаас сэтвэлсэн юм. Савлгааны дизайн дах бүх элементүүд бидний газар нутаг, хэл, өв соёлд хүндэтгэл үзүүлсэн билээ. Шилний гооцоо сайжирсан ч усны чанарт ямар ч өөрчлөлт ороогүй. Үйлдвэр дээр чанарыг өндөр түвшинд хяндаг. Бүтээгдэхүүн 6 үе шаттай шүүлтүүрээр цэвэрлэгддэг тул Якутянка үзэмжтэй төдийгүй тунгалаг цэвэр хэвээрээ. Якутянка үйлдвэрлэдэг цех нь жижигхэн ч гэлээ үр дүнтэй ажиллагаатай. Энд шил үлээхээс эхлээд ус савлах, шошгон авах хүртэл бүх үйл явц явагддаг. Дунджаар өдөрт 5,000 ширхэг савтай ус туузан дамжлагаас гардаг. Энэ бол Гормол заводын хамт олонны уялдаа холбоо сайтай найдвартай ажлын үр дүн юм а. Бидний ажлыг олон хүн хамтран гүйцэтгэдэг. Лаборатори гэхэд өдөр бүр ажиллаж, түүхийн эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүх зүйлсийг шалгадаг. Манай үйлдвэрийн зүрх бол үйлдвэрлэлийн хэсэг бөгөөд мастер, засварчин, ээлжийн ажилчид бүрэн хариуцлагатайгаар бүх төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Шинэ дизайн нь зөвхөн усны шашган төдийгүй үнэт эдлийн урам зоригч болжээ. Уруу компани Якутянкагийн шиндүр төрхийг мөнгөн ба фианиц чулуугаар уралсан гоёл болгон амьлуулжээ. Хятадын хойд зүг Хэйлунжан мужийн Харбин хотх дахин дэлхийн анхаарлын төвд орлоо. 34 дахь удаагийн Харбины олон улсын худалдаа эдийн засгийн яармаг албан ёсоор нэгдлээ. Энэ бол зүгээр нэг үзэсгэлэн бус дэлхийд нээлттэй харилцаа, түншлэл, хамтын ирээдүйд уриалсан гарц юм. Харбин эдгээр өдрүүдэд олон улсын худалдааны амьд нэвтрхий толшиг болж, олон хэлний аялгууд сураацсаар дэлхийн өнцөг булан бүрийн бүтээгдэхүүнээр гялалзаж байна. Энэ жилийн яармаг хойд чиглэлдэх нээлттэй байдлын калейдоскопыг дэлгэнэ урандор нэгдлээ. Энэ нь ураа өгтөдийн зүйл бус 38 улс бүс нутгийн 1500 гаруй компани Харбинд хүрэлцээрж өөрсдийгөө танилцуулж шин төрөлжлөл инновацийн туршлагаа хуваалцаж байна. Ярамгийн үзэсгэлэнгийн нийт талбай энэ жил 683 мянган шоо дөрвөлжин метрт хүрч дээд амжилт тогтоолоо. Төв талбай болох Харбины олон улсын үзэсгэлэнгийн төвд 5 дугаар сарын 17-нд нээлт болсноос гадна Дайхэхэ арал, Силунзах, Хятад Оросын хөдөө аж ахуйн худалдааны төв зэрэг нийт 6 нэмэлт байршилд үзэсгэлэн үргэлжилж байна. Энэ жил анх удаа яармагт 2 хүндэт зочин улс зэрэг нэрлэгдсэн Таиланд ба Монгол улс байлаа. Таиланд үр тариа амтлагч Эзэн хааны гал тогооны амттангаар зочдыг гайхшруулж байхад Монгол улс аялал жуулчлал байгалийн нөөцдөр суурилсан тогтвортой хөгжлийн төсөл танилцуулж байна. Оросын оролцоо энэ жил онцгой тод харагдлаа. Орон нутгийн 100 гаруй компани хоолны урлаг, IT хөгжүүлэлт зэрэг олон чиглэлээр оролцож байна. Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан Оросд үйлдвэрлэв соёл хоолны фестиваль энэ жилээс ярамгийн тогтмол арга хэмжээ болохоор болжээ.
Энэ жил манай үзэсгэлэнгийн талбай 2 дахин томорсон. Харбины яармгийн зохион байгуулагчид маш шахуу төлөвлөлттэй олон мужи оролцож байгаагаас үл хамааран бидэнд өргөн зай гаргаж өгсөн. Учир нь өнгөрсөн жил манай үзэсгэлэн маш их сонирхол татсан, өндөр хандлттай байсан гэдгийг тэд онцолж, биднийг Харбины яармгийн байнгын зочин болохыг урьдсан. Энэ бол бидний хувьд маш үн цэнэтэй зүйл юм. Энэ бионик робот нохоо бол зүгээр нэг тоглоом биш. Тэр аврах ажиллагаа, эргүүл, аж үйлдвэрийн аюултай бүсэд ажиллах чадвартай, технологийн өндөр түвшний туслагч. Энэ жил Харбины яармагт инновац, дижитал технологи онцгой анхаарал татаж байна. Робот гараа сунгаж мэндэлж, дрон агаарын үзүүлбэр хийж, ухаалаг системүүд мэргэжилтнүүдийн сонирхлыг ихээр татаж байна. Шин чанартай бүтээмжийн бүс гэж нэрлсэн үзэсгэлэнгийн хэсэг бол зүгээр л технологийн шоу биш, харин Хятадын ирээдүйн хөгжлийн стратегийг бодитоор харуулж буй бүс юм а. Ногоон эдийн засаг, дижитал шилжилт, тогтвортой хөгжил гэмээн хоосон урай бус бодит төслүүд юм а. R6000 загварын конвертоплан маань анх 2024 онд Жухай дахь агаарын шоу дээр танилцуулагдсан юм. Олон улсын Парамбор, Сингапурын үзэсгэлэнт амжилттай оролцсоныхаа дараа Харбинд ч мэргэжилтнүүдийн анхаарлыг татж байна. 2 тонн даацтай, 6-аас 8 зорчигч тээвэрлэх чадвартай, босоо хөөрөлт, газардалт хийх бөгөөд 3 автомашины зогсоолтой тэнцэх талбай дээр бууж чаддаг. 4000 км хүртэл нисэх чадвартай. Яармаг нэгдсэн даруйд анхны 11 тэрбум мөрөвлийн гэрээ Орос Хятадын компаниудын хооронд байгуулагдлаа. Гэхдээ энэ бол эхлэл төдий юм а. Цаашид олон улзалд хэлэлцээр шин түншлэл хүлээж байна.